Энд нэрээ бүтээлээ. Санаа. За үзэсгэлэн маань дотор та ийм үзэсгэлэнгээр аяллаа. За хэлээ үзэсгэлэн рүү орсон. За манай үзэсгэлэн бол ерөнхийдөө 3 анги үзэсгэлэн маань явж байгаа. Тэгээд бид бол сургалтын сурагчид өөрсдөө бүтээлийг дахин ашиглах болох бүтээлээ бүтээл хийсэн байгаа. Тэгээд одоо энэгээр ахлах ангийн сурагчдын хийсэн бүтээлээ за бүтээлээ за Энэ ингээд андар сайхан бол Батбаяр аймгийн зурагтай юм зүг байна. За энэ ингээд хавч юм байна. За энэ ингээд 100 хог аялал хийсэн юм үзэгний сав байна. За энэ зүйл ингээд заримны ишил хийсэн юм байна. За энэ ингээд юм. Дандаа зарим ишил хийсэн. За энэ гэвэл ингээд нэг цаван ороогүй тийм таасан машин бүтээл байгаа. За энэ шиг ингээд манай гол дурах төнтөө аав иштэйгээ байна. За энэ зүйл ингээд 100 хог аялал хийсэн ийм рут байна. Энэ ингээд давны үлдэгдүүд ингээд хайсан. За энэ ингээд байна. За энэ хямаас ерөнхийдөө та таашаа бүх материал нь бүх зүйл нь хогоор хийсэн хувцаагаа хэлээ илүү танилцъя. За энэ хямаас мэдээж цаасны хаяллаар хийсэн бүтээлээ. За энэ хямаас болохоор бүр хогийн утаа бүх зүйл нь хогийн утаар орсон. Хөрвийн дашиж харагдтээ. За цааш нь мөн түрүүний хийсэнчлэн цаасаар хийсэн бүтээлээ. За энэ мөн ажиллаа. За хог хаягдлаар хийсэн плаж. За хэлээ одоо донэнгийн бүтээлийг хийсэн бүтээл рүү авцгаа. За манай донэнгийн тайлбарлагч. За зэмэл санаа одоо ингээд энэ хийшээс дандаа донэнгийн хийсэн. За энэ алхтэр дууссан юм хавцлаар хийсэн ширин орносоо байна. За энэ алхтэр яг хавцлаар дэлгэрсэн материал дээр хийсэн катоны хамгаж байгаа. За одоо ингээд алхтэр хүүхдэд хийсэн нэгсэн хүүхдэнүүд явчих. За ингээд хогийн сав ингээд ашиглах гэдэг ингээд шинжилсэн байгаа. За одоо энэ алхтэр эсэгээр хийсэн цүгрүүд байна. За энэ хоног үдэг аягаар хийсэн сасан. За тэгээ ингээд сканчгээ болтын тавчиг хийчихдэг юм байна. Баярлалаа. За одоо энэ тэгвэл багсны ангиллаа. Манай багсны тайлбарлагч насан л. За ингээд бага ангийнханд одоо ингээд хамгийн түгээмэл хийж болох боломжтой зүйл бол балнисаа байгаа. Тийм учраас амар олон төрлийн балнис авнууд ирсэн байгаа. Хамгийн яг ингээд хаягдал хийсэн гэх юм бол энэ ингээд хаягдал хичээлийнхээ цааснуудыг ашиглаад ийм цаасан балнисаа хийсэн байгаа. Энэ болохоор маскнисаа байгаа. Магадгүй ингээд бага насны хүмүүс ч ингээд бид нар ингээд маска гадуур хаяад хахад хэрэгтэй хаяасаа гэдэг маскнисаа хийсэн хаа гэж бодож байна. За тэгээд энэ нүгээр болохоор ингээд өөрсдийнхөө ингээд олж хийсэн юмуудыг бүтээлүүд өгчсөн байна. Энэ болохоор мумиагаа мумийн болохоор ингээд одоо чи ингээд байгаль дэлхийд хог хаях юм бол муми шиг маш олон жил хүрчээд ингээд одоо байгаль дэлхийг хөрсийг амар удаан хурдуулна гэсэн тийм санаар хийсэн байгаа. Энэ болохоор сарныгаа тэр сарны яг ингээд артаар бүтээл болсон энэ ингээд зүүцэн явж байна. Ингээд багаас нөхдөд одоо ингээд өөрсдийнхөө ингээд хийж байгаа самуудаа бүтэхдээ ингээд чимлээд хийхэд энэ бас ингээд хөөрхөний бүтээлч харагддаг. За баярлалаа. За манай дараагийн хэсэг маань болохоор үлгэрийн хэсэг байна. За энэ болохоор хайди хэдийн танилцсан төнтөө тохиолдсон явдал гэдэг бидний үлгэрийн ном байгаа. Энэ үлгэрийн ном нь ерөөдөө найзаас дэшнэсний хүүхд унших тохиромжтой. Хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр манай үлгэр кирилл бичиг болон англи хэл мөн монгол бичиг гэсэн гурван төрлөөр бичигдсэн болохоор та ганцхан хүүхдтэй биш өөрийнхөө бас хэлний мэдлэгийг нэмэгдүүлэн үлгэрийн номыг унших бүрэн боломжтой байгаамаа. За энэ дээр болохоор манай үлгэрүүдийн танилцуулга явагдаж байна. За хэдлээ босоод харъя. Босоод харах юм бол энэ манай ерөнхийдөө өсвөрийн парламент гэдэг нэрээр байгаа. Энэ нэрийг болохоор ерөнхийдөө ашиглагдаж болох бүтээл. Одоо ингэ сайн харах юм бол ерөнхийдөө тайлцлал гэсэн байгаа.
За дээд маань гэх юм бол ерөнхийдөө өсвөрийн маань өөрчлөлтийг өөрөөсөө гээд манай төслийн нэр байгаа. Тэгээд энэ хүртэл манай үзэсгэлэнгийн маань танилцуулга яаж туслаа. Тэгэхээр та бүхэн маань үзэсгэлэн маань өглөөний 12 цагаас өдөөс хойш 3 цаг хүртэл тавигдах тул энэ хугацаанд нэрээ үзэсгэлэнтэй маань илүү танилцаасаа гэж хүсэж байна.